Ерөнхийлөгчийн илгээлтээр суралцдаг хүүхдийн төлбөрийг боловсролын зээлийн сан хугацаанд нь шилжүүлээг улмаас шүүхэд дуудагдсан гэж эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээллээ. Харин боловсролын зээлийн сангийн захирал Сэлгмаа энэ мэдээллүүдийг няцаалаа. Та бүхэнд талбарын тайлбарыг өгье. Боловсролын зээлийн сангийн нөгөө шүгэл үлээгч гэж иргэдэд өөрийгөө тодтогоод байгаа Сэлгмаа дарга үнэхээр хууль бус, шудраг бус, ил тод бус ийм сонгон шалгаруулалтыг 2025 оны 6 дугаар сард явуулсан. Энийг нотхын тулд бид хууль хяналтын байгууллага, дээд түвшний байгууллагуудад хандаад ингээд дүгнэлт шийдвэр бүх юмнуудыг гаргуулчихсан байна. Ажлын хэсэг шийдвэрлсэн юм. Нэгдүгээрт дан Сэлгмаа шийдвэрлэв. Хоёрдугаарт саяны хэлсэн Харвардд тэнцсэн Оксфордд тэнцсэн гэдэг Уянгаа гэж хүний ээж бол сонгон шалгаруулалтын журмаараа системд бүртгүүлж шалгаруулалтанд оролцох ёстой. Гэтэл системд бүртгүүлээгүй хүнийг бид шалгаруулжвал тэр хүн давуу байдал болгосон бол энийгээ ч тайлбарласан. Тэгэхээр Уянгаа гэж хүүхдийн ээж Сэлэнгэ гэж их сургуулийн багш байдаг юм билээ. Энэ хүн системд бүртгүүлээгүй хүүхдийнхаа төлбөрийг зээлийн санг шалгаруулаа гэж хандж байгаа юм асуудал байгаа. Сонгон шалгаруулалтын хувьд юу болсон бэхээр манай хараа хүчтэй холбооноос нэг оюутан Стэнфордын их сургуульд мөн Харвардын их сургуульд аплайдж хүсэлт гаргасан. За 3 сарын 1-ний өдөр Харвардын их сургуулиас congratulations буюу танд баяр хүргэе. Та манай Харвардын их сургуульд суралцах шалгаруулалтанд тэнцсэн байна. Манай сургуульд суралцж болно. Бид танд 50% тэтгэлэг олгоё гэсэн. За үүнээс 7 өдрийн дараа Стэнфордын их сургуулиас мөн яг адил хариу ирсэн. Мөн 50% тэтгэлгийг нь Стэнфордын их сургууль 100 та үлдсэн санхүүжилтаа төр засгаас ингээд зохицуулаад ирээд суралцж болно гэдэг юм бас. За тухайн суралцагч маань боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтанд ороод 6 дугаар сарын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ярилцлаганд орсон. За ярилцлаганд ороод бүх эцэг эхчүүдийн гомдлыг эргэж хилцэх үгүй юу гэдэг саналын томьёолоор гар өргөж санал хураагаад энийг хүчингүй болгоод ингээд өнөөдрийн эцэг эхчүүд хөхөө өвлийн хөвдөнд хүүхдийнхээ төлөө гадаа зогсож байна. $6,239 буюу 22,398,000 төгрөгийн байрны зөрүү төлбөрийг арга ирээр нь төлөвлөхийг ингээд төлөвлөх юм шийдвэрийг тухайн Сэлгмаа дарга ингээд гаргаад байгаа. Гэтэл яг ижлэхэн хоёр хүүхдийг яагаад ингэж ялгарлалт юм бэ? Тэгээ ийм байж болох юм уу? Энэ шудраг явдал уу? Энэ төрийн хүнд суртал уу? Энэ хүүхэд 24 оны 9 сард мөнгө авсан. 24 оны 11 сард дүн гараагүй байхад мөнгөө нэгж байгаа дарааг болрлаа. Дүнгээ авчиж бид амжилттай суралцуул олгоно. За нэгдүгээр асуудал. Тэгэхээр хүүхэд өөрөө 11 сарын авсан их хэмжлэхээс үүссэн төлбөрийг зээлийн сангаас алдагдал гэж нэгж. Гэтэл эдгээр хэл ам болж яваа эцэг эхчүүдийн хүүхдүүд дандаа нөхцөлтэй урилгатай. Тэр нэгэнд баримт бичиг дутуу бүрдүүлсэн буюу нэг хэмжлэл ирээгүй байж байгаа. Хоёрдугаарт нөхцөлтэй урилга ирүүлсэн хүүхдүүд байж байгаа. Гуравдугаарт цахинд бүртгүүлээгүй байж байгаа. Ийм хүмүүсийг бид шалгаруулчих юм бол өнгөрсөн жилийн алдаа дутагдлаад автна мөн энэ дээр бусдад давуу байдал олгосон болчихно.